Бие даасан сэтгүүлчид болон редакторууд хараалт бус байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгцээнд тулгуурласан мэдээ нийтлэл бүтээл нийтэлж түүнээс орлого хоригдуулах боломж олгох шинэ платформ бүхий Pluma мэдээллийн цогц систем нээлттэй хийсэн байна. Ингэснээр мэдээллийн ялгаатай хэрэгцээтэй нийгмийн олон бүлгийн олон ургалч мэдээллийн урсгалыг бэлтгэх боломж бүрдэж байна. Pluma платформ нь нэг талаас бие даасан хараалт бус сэтгүүлчдэд бүтээлээ төрөх нийтийн мэдлэг эрхийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлүүдэд нийтлэх зорилготой чөлөөт систем юм а. Манай улсын хувьд хүн ам цөөтэй боловч мэдээллийн ялгаатай хэрэгцээг хангах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Хэрэглэгчийн хэрэгцээ юу өсч байна, ямар шаардлага байна, түүнийг хангах нь маш чухал очоод байна. Тэгэхгүй бол нөгөө сэтгүүл зүйн бүтээлүүд сэтгүүлчин бичиж байгаа мэдээллүүд үр дүнгүй байх, уншигдахгүй байх тийм хэрэгцээгүй байх нэг юм хандлага олон улсад нэг юм ажиллаж байгаа. Тэр Pluma платформын гол давуу тал нь юу юм бэ гэхээр ер нь яг олон улс төр байгаа ашиглаж байгаа AI хэрэглүүрүүд бас нь community одоо үүсэх боломжтой тийм одоо өөрийн уншигчдын хүрээллийг бий болох боломжтой энэ боломжуудыг чөлөө сэтгүүлч нар, телевизийн төлөөлөгч нар тийм медиануудад олгож байгаа нэг юм давуу талтай. Иргэдийн дунд хийсэн судалгаагаар хэвлэл мэдээлэлээс та бүхэн авахыг хүсэж байгаа мэдээлэлээ бүрэн дүрэн авч чаддаг уу гэдэг асуултанд судалгаанд оролцсон нэг 2500 гаруй хүний 74% нь маш их мэдээлэл байдаг хэрнээ би яг авахыг хүсэж байгаа мэдээлэлээ төдийлөн олж авч чадахгүй байна гэж ингээ хариулж байгаа. 2021 онд хийсэн хэвлэл мэдээллийн салбарын экосистемийн аудит гэдэг судалгаагаар бол анзаарэгдсэн бас нэг юм нь юу вэ гэхээр Монгол улс маш их тархан суурьшсан янз бүрийн сонирхолтой ийм хүн амаас бүрддэг учраас нийтлийн бодлогын хувьд маш ялгаатай тийм олон төрлийн хэвлэл мэдээллийн байгууллага орших хэрэгтэй байна гэдэг ийм дүгнэлт бол гарч ирж байгаа. Тэгэхээр энэ маань яг нөгөө хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүл зүйн салбарын хөгжил гэхээс илүүтэй иргэд олон нийтийн мэдээ хэрхийг хангахад маш чухал одоо үзэгдэл гэх юм уу дүгнэлт гэж ерөөхдөө харж болохоор байгаа юм. Тус платформын хэрэглэгч нь зөвхөн сэтгүүлчээр хязгаарлагдахгүй. Сэтгүүл зүйн бүтээлийн төвшөнд бичвэрээ бэлтгэдэг нийтлэлч нөгөө талаас мэдээлэл түгээх үүрэг хүлээдэг хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах ажилтнууд болон олон хүмүүст зориулсан олон талын хэрэглэгчтэй цогц систем юм а. Мөн чөлөөт платформ дох баримт шалгалтын үйл ажиллагааг оновчтой болгох хиймэл оюун ухаанд тулгуурласан нэмэлт хөгжүүлэлтүүдийг хийж байна.